Дэлхийд таашаагдсан Tiger брэнд 2 дахь жилдээ Tiger Street Football олон улсын тэмцээнийг зохион байгуулж байна. Tiger Street Football 2014 олон улсын тэмцээний эхний тойргийн тоглолтууд 8 дугаар сарын 9-нд Камбож улсын нийслэл Phnom Penh хотноо болж өндөрлөө. Энэ жилийн тэмцээнд Камбожоос 2, Сингапураас 2, Монгол улсаас 2, Австрали, Вьетнамаас тус бүр 1, нийт 8 баг оролцож байна. Энэхүү нэргэнттэй тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон MNS Blue Wolves багийн тамирчид эхний тоглолтууд амжилттай гэж эх орондоо ирлээ. Манай MNS баг маань 3 тоглолтоос 1 хожиж, 1 тэнцэж, 1 хожигдоод ингээд өнгөж хэлэх юм бол нэг 60% амжилттай орцоод ирлээ. Одоо ингээд 8 сарын 23-ны тоглолтод Монголын бага хурж ир дэмжихийг та бүхэнд уриалж байна. Монголын бага дэмжээрэй. Tiger Street Football 2014 олон улсын тэмцээнийг эхний 3 тургийн дараах байдлаар өнгөрсөн жилийн аврага Вьетнамын DVT, Камбожийн Daniel FC багууд 9 оноотой тэргүүлж байгаа бол Австралийн Latin Lovers болон манай үндэсний аврага MNS багууд 4 оноотой удаалж байна. Харин Сингапурын MNA, Монголын 2 дахь баг Blue Wolves багууд 3 оноотой 5-6 дугаар байранд, Сингапурын Touch and Go, Камбожийн Baitong багууд 1 оноотой сүүлийн байруудад бичигдэж явна. 8 баг тойргийн журмаар тоглож өндөр оноотой 4 баг хагас гişэ шалгарна. За тиймээс Монголын 2 багт дараагийн шатнд үлдэх боломж байна. Tiger Street Football 2014 олон улсын тэмцээний дараагийн тойргийн 3 тоглолт 8 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. За тиймээс Tiger брэндтэй үргэлж хамт байдаг их одын залуус та бүхнийг мөн хөлбөмбөг сонирхогч залуучууд та бүхнийг 8 дугаар сарын 23-ны Бэм гарагт Драмын театрын урд талбайд ирж Монголынхоо 2 багийг дэмжихийг дахин уриалж байна.